Би, чи, бид бүхэн юунд хөтлөгдөн амьдрах ёстой юм бэ? Яг одоо зогс. Бод, тэмүл, тархиа, тайвшраа. Содор подкаст. Яа, үнэхээр хөөрөлдөн болвол хүмүүн ба хүн. Яа, хүн хийгээд хүмүүн хэмээдэг үйл хэрэг болвол тэнгэр хийгээд газар луга. Атала нэгэн үйл хэргийн хоёр өөр ухаан. Өөрөөсөө дүүдгүүд энэ хүн хийгээд хүмүүн хэмээдэг хоёр үгийг яг л нэгэн үйл хэрэгнээр буулгаад баг. Энэ бол эрдэ цагийн үг түүх хийгээд хүмүүний эрдэм мэдлэг боловсролын нэрэл ялгаатай үйл хэрэгийг айлтж байгаа хэрэг. Эрдэ цаг буюу өтөвгөө боловсролын урдаар бий болж үсэн хэжигүрөөсний мөнхөг шилийн цаг мөчлөг хэмээж бидэнд өй. Энэ бол хүмүүн төрлөختөнгийн хүм байсан тэр цаг мөчлөгийн тухай айлддаг. Учир юунд хэмээвэл энэ хүн хэмээдэг амьтан тэргүүлэн бий болж байж хүмүүнийг бий болгосон. Хүн хэмээдэг амьтны тухай тэргүүлэн хөөрэ. Эрдэ цагийн өдгөө үрс таадын өнөг тэр айлдаад үе чулуун зэвсэглэлийн үе хэл хэмээгээд тэр айлдан нэрэдэд үе тэр цаг мөчлөг хийгээд хүү нэгдэл хэмээдэг тодотгол цаг мөчлөгийн тухай хөөрөх бол. Энэ цаг мөчлөгийн үеийг хүн амьдарч байсан. Мөн хүн бий болж байсан үеийг. Тэгтэл хожимоо болвол хүмүүн бий болсон. Хамгийн дэргүүлж хүн хүмүүн хоёрын хооронд хэд хэдэнтэй үйл хэрэгүүдийг ялгалууд бий. Үүний хамгийн дэргүүний үйл хэрэг бол эрдэм оюун ухааны үйл хэрэг байж байдаг. Хүн болвол оторч биетэн буюу өөрийн амин биеийн өөрийн өн гаригийн олзоо өөрийн өн гаригийнхаа үйл хэргийн тухайд зориулдаг. Харин хүмүүн болвол хэд хол хожимоох цаг мөчлөг ирээдүйд зоригдох үйлсийн тухай хөөрөгддөг. Хүн энэ л өөрийн оторч бие буюу өөрийнхөө тооглох өөрийгөө энэ л амьд оршин тогтнохын тухай амьдэрдэг. Хүмүүн бол өөрөө л бусдыг оршин тогтнон амьдрахын тулд оршдог. Хүмүүн бол энэ уудам орчлон хорвоо дэлхийд төмөн арвин үйл хэрэгүүдийг дүүргэж энэ л нэгэн хэмээдэг эхээс үр хэмээдэг энэ л алтан хэлхийг таслуулахгүй тулд буюу орчлон хорвоо дэлхий дэх жамыг харьхивч мөхөөлгөн зогсоохгүй тулд оршин тогтнон амьдардаг. Хүн болов тэр л алтан хэлхийг умартаж зөвхөн өөрийн оршин тогтнох тэр л амьдралын төлөө тэмүүлдэг. Өдгөөгийн энэ л бэрхтээ нийгмийн тухай айлдж болно. Хүн хэмээдэг амьтны тухай. Хүмүүн болвол угсаа удам бусад үрстэйгээ хамтаар оршин тогтнох, хамтаар хариуцах, нэгнийхээ орон зайг дүүргэн амьдрах тэр л тухай хөөрдөг. Удаах нэгэн ялгал болвол
хүн хийгээд хүмүүн хоёрын соёл. Хүн болвол зөвхөн өөрийн эрх дурыг өөрийн соёлон болгодог. Хүмүүн болвол бусдын эрхийг өөрийн соёлон болгодог. Энэ нь юу гэлдэнвэ хэмэвэл хүн хэмээдэг амьтан болвол зөвхөн өөр нийцэмжтэй бүхнийг дүүргэн өрнөдөг, ухамсартай. Хүмүүн болвол бусад ярил бусад үрсийнхэн хүсэн бүг дүүргэхийг зорддог. Хүн хийгээд хүмүүн хоёрын дараагийн нэгэн ялгал болвол зан ааш айлын тухай. Хүн болвол аратан авир зөнхөлн байдаг. Учиг юунд хэмэвэл энэ л аратан амьтын зөнхөлхийн учиг болвол хүн бие өөрийн өөрийнхөө оторч биеийг нөөлгөхийн тулд бусдтай булаацалдан тэмцэлддэг. Бусгаа орой цагийг ажин тэнүүж тэгтэл хүмүүн болвол өрөөл нэгэнтэй булаацалдан тэмцэлдэлгүй бусдад өгдөг зан ааш авиртай учиг модл угаа байдаг. Ургамал угаа байдаг. Хэжиг өрөөсний мөнхөглөл хэмээдэг айхтар мөнхөглөл буй. Энэ болвол хамгийн дэргүүлж өөрийнхөө энэлэг эдэ ундаалгыг зэхэн бий болгож түүнийг тэр дорхноо ховдоглож шунхаардаг. Хүмүүн болвол тэр л шунхаарах сэтлэлийг дарж дөнгөсөн байж байдаг. Тэгэхээр энэ л шунхаарах сэтэлтэй сэтэлгүй хэмээдгээр бас нэгэн үйл хэрэг ялгаа. Энэ нар туруу дэлхий дээр хүмүүн болвол энэ өөрийн махан биеийн үйл хэрэг эргэн тойрондоо оршин бо оршихуйдыг мэдсэн хүмүүн болвол өөрийн амьдрах оршихуй хийгээд өрөөл бусдын оршихуйдыг ч танин мэдсэн байж. Өдгөөгийн энэл бэрхтээ нэг гэмээс нэг хэмрүү шилжиж байж хүн хүмүүн бол. Хүн хүмүүн болохын тулд энэ өөрийн арга хийгээд бэлэг биесийг танин мэдэн энэ махан бие энэ л аргын махан бие юуны төлөө оршиж хэрхэн юуг өрнөө дүүргэх чадвартай бусад үрстэй ямар үйл хэргийг авсан нэгдэн тэр л хамтын хариуцлагын үйл хэрэг миний өр тунга улс гүрнээр үрстад нэгэн юм томоо сүрлэг өргөн гэр боллоо хэмээн тунгай. Аригун хүмүүн үрчээ тэр өргөн гэрийн өнвайху хатвчвайху ханвайху хан дотра ханын ямарваа нэгэн онсон чагтагвайху ханын тэргүн толгойвайху өнийг өөртөө тогтоогчин байху эсвэл ханын тэр доод хөрсөн доон тогтлох ул байху өргөн гэрийн хөрс суур байху гурван бүслүүр байху баган байху тоон байху дээс нь байху өн дотроо аль өн байху хийдэг мэддэг
байхыг л айлтаж байна. Хамтын хариуцлага. Хамтын хариуцлагыг ухамсарлаж дөнгөдөггүй хүмүүс бол би өөрөө нэгэн өргөнгөрөө хэмээн тунгаан ухдаг. Хүмүүний үйл хэргийн хамгийн тэргүүний үйл хэрэг бол би хаа хүрэх учигтай, хэн байх учигтай, хаана байх учигтай, юу гөрнүүлд дөнгөдгүй вэ хэмээн мэддэг байх. Нэгэн хэлэнд өөрийгөө мэддэг байх. Хүмүүний удаах үйл хэрэг бол ямарваа нэгэн үйл хэрэгээс ухардаггүй. Мөн нэн тэргүүнд нь шогшдоггүй. Нэгэн хан ингэн суналзлаа хэмэхэд тэр ханны зөвхөн аль нэгэн тэр ингэн ташуух нуруу хамын нуруу ганцаараа урагшуулдаг. Суннаад. Аль нь хамны аль ч хэсэг нь хойно хоцордог. Өргөн гэрийн өнний аль нь давуу байдаггүй. Аль нь урт байдаггүй, аль нь богино байдаг. Өргөн гэрийн хоёр багны нэг нь урт, нэг нь богино байдаггүй. Нэг нь хэнцэр, нэг нь хэнцэр усга байдаггүй. Энд тэнцэг. Хатвчны хоёр талын хэмийн нэг нь дээш, нэг нь доош байдаг. Яг л үнэн л байна. Хаа хүрэхээ мэддэг хүмүүс, юу дүүрэхээ мэддэг хүмүүс. Тэрл энэ өргөн гэрийн бүхий л хэсгүүд энэ тэнцүү байгаалгаа. Бусад нь шогших үе хэлж шогшилдог. Бусад нь шогшилгүй байх үе шогшилдог. Өргөн гэр дотор тулганд түүд гал ингэн ноцоллоо хэмэхэд өргөн гэрийн энэл хэмжээ энэ тэнцүүхэн төвдөг. Халуун галын элч. Яа тийм энэ хатвчтай юм чинь. Энэ хатвчгүй хэсэг юм чинь хэмэж аль нь ч илүү тон. Тийм үчиг удаах үйл хэрэг бол бусдын хэмээ тэнцүүлдэг байдаг. Удаах үйл хэрэг бол хүмүүн өөрийн хэмээсэн оюунтай байдаг. Энэ өөрийн хэмээсэн оюун хэмээдэг нь мэдэх үйл хэргийг, сурах үйл хэргийг, таних үйл хэргийг оройгоо. Хүн болвол хэд хэдэн зэмүүдэд дарлагддаг. Буюу сурах үйл хэргийг таих шаардлага. Үйл хэргийг суран танин мэднэ хэмээдэг бол энэ л хүмүүн өөрийн буйгаа баймгуугаар мэддэг л хүмүүс үйл хэргийг суран таньдаг. Өөртөө ямар эрдэм байгаа, өөртөө ямар зөв байгаа, өөртөө ямар тэрл ухаан буугаан мэддэг л хүмүүс. Аль нь байхгүй хаанаа дотор би чи юу дүүрэг дөнгөдгүй үлээ хэмээдэг хүмүүс. Түүнийг мэдэн бол хүмүүс сурдаг. Түүнээс бус сурах үйл хэргийг, таних үйл хэргийг, мэдэх үйл хэргийг таив шааж байна хэмээдэг хүмүүн болоогүй хүм бөөгийн шинж.
Би, чи, бид бүхэн юунд хөтлөгдөн амьдрах ёстой юм бэ? Яг одоо зогс. Бод, тэмүл, дархиа, тайвшраа. Содор подкаст.